За би түрүү хэлсэн юм дахиад шалгасан. Тэгээд энэ 25 оны тодтголоор төсвийн тэнцлийн алдагдал 1.4 их найд төгрөг. Энэ нь нэгдсэн төсөв. Тэгээд улсын төсвийн тэнцлийн алдагдал өөрөө 2.8 их найд байгаа. Тэгэхээр би юунд санаа зовоод байгааг гэхлээр ингээд батлаад явчихаар дахин тодтгол хийх эрсдэл гарах вэ гэдгийг би бас протоколд үлдээчмээр байгаа. Тэгэхээр энэ төсвийн орлого одоо биш одоо байгаас оны сүүл гэхэд өшөө илүү буурж ирэх эрсдэл байгаа учраас одоо байгаа ялангуяа их засвар тоног төхөөрөмж 2025 онд шинээр тусгасан 1.1 их найд төгрөгийн төсвөө дахиж нэг хараад танаач гэж хэлмээр байгаа. Түрүүн хэлсэн ерөнхий сайд хэлсэн одоо бид нар сүрэн тесвэрлэх ийм чадвартай resilient ийм одоо бас төсөвтэй байхаар одоо бас төлөвлөсөн. За тэгвэл дахиад нэг тоон дээр анхаараач. Өсөж ургуулдаг хөдөө аж ахуйн салбарынхаа төсвийг 86.2%-аар хасчихсан. За үүн дотроо 11.8 их тэрбум төгрөгийн мал эмнэлгийн ерөнхий газрын төсвийг танаас суучихсан. Нөгөө сүрэн тесвэрлэх чадвар буюу бид нар малын гоцалдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн гол төсвөө таньчихсан сууж байгаа. Одоо тэгээд нөгөө шүлхийн өвчин, хоньны цэцэг, үхрийн арьс товруулах гэд бүх энэ гоцалдвар үүсэх асуудал үүсгэд бид нар яах вэ гэдгийг одоо яг ингээд үндсэндээ бид нар шийдэж чадхааргүй төвшөнд ийм төсөв оруулж ирсэн байна. Тийм учраас өсөж ургуулдаг, хамгаалдаг энэ ач холбогдолтой салбарынхаа төсвийг битгий танаач. Энийгээ дахиж хараач. Их засварын ажил хүлээгдэж болно. Тоног төхөөрөмжийг хүлээж болно. Энэ яамдуудын энэ олон засварын ажлуудыг бид нар дэвчиж болох зардал мөн байхгүй юу? Тэгэхээр энийгээ дахин анхаарч хараач гэдгийг бас анхааруулж хэлмээр байна.